Сайн байцгаана уу? ДБС-ийн үзэгчид та бүхэндээ орой мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас эргэлэн бэлтгэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид дугаараа талиулахад бид бэлэн болоод байна. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. За, жишээ сургууль дээр хүүхдийн байгууллага байгаа. Яагаад? Сурагчдын зөвлөл. За, хүүхдийн байгууллагуудын нэг нь ямар байгууллага гэдэг л өгдөг. Гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яам гэж хэлдэг. За, тэгвэл энэ гэр бүл хөтөлбөр хүүхэд нийгмийн хамгаалалт ганцхан захаад биш 21 аймагт яадаг байна. За, Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жил бол хүүхдийн хөгжил эрх оролцоо дэмжсэн. Машин байна. Хүүхдийн одоо бидний сайн гэдэг ямар ч юм бэ? Найран зэслэн, санзай зуснаа хөдөлгөн сансар зэслэнгүүд яах вэ? Байгуулагдаад жил бүрийн зуны авалтад за ингээ өнөөдөр Монголын хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсны 100 жилийн баяр төдрийн мэндийг та бүхэндээ хүргье. Өнөөдөр бол миний хувьд ч гэсэн баяртай өдөр байлаа. Яагаад гэвэл миний хүүхэд нас Монголын пионерын байгууллагатай бол салшгүй холбоотой байсан. Би орхон сумын 8 дугаар сургуулийн одоо ангийнхаа бүлгмийн зөвлөлийн даргын ажлыг хийдэг байлаа. Ингээд одоо өнөөдөр хүүхэд насаа дурсаад мөн түүхэн одоо хөгжлийн явцад үүссэн шинээр бий байгуулагдсан сурагчийн зөвлөлөөс Монголын скаутын холбооны талаар хүүхдүүдтэй танилцуулж байна. Мөн би өөрөө хүүхдийн удирдах байгууллага ногоон ертөнц клубыг бол ажилуулдаг. За энэ клуб бас маань Монгол улсын шилдэг хүүхэд болор гэдэг хүүхэд бол анхны эко сурагч гарч байсантай бол бахархаж байдаг юм аа. Ингээд мөн нийгмийн ажилтнаар 4 жил ажилласан байдаг. Ингээд сурагчийн өөрөө удирдах байгууллагыг одоо удирдан ажиллах маш сонирхолтой, хүүхдүүдтэй хамтарч ажиллах сонирхолтой ийм хүн байна. Өнөөдөр манай од зохицолбор сургууль дээр хүүхдийн байгууллага үүсэж өгсөний 100 жилийн ойд зориулсан энэхүү хичээлийг 12 гэдэг анги хамт олонд одоо зааж байгаадаа, танилцуулж байгаадаа, түүхэн үйл явдлыг ярилцаж байгаадаа туйлын баяртай байна. Дархуул аймаг хуур ажлын нэн эрсдэлтэй 4-р зэрэгт буюу загварчдын тооцоололоор хуур ажлын зэрэг 10,000-аас давсан байна. Ийм үе төмөр гарах эрсдэл маш өндөр бөгөөд хаврын улиралд ус цагуур орчны шинжилгээний газраас үүлэнд нөлөөлж хур тундас оруулан хуур ажлыг дарахын зэрэгцээ хөрсийг дэмжин тариаланчдын ажил төхөн болох ажлыг явуулдагч энэ жилийн тухайд үүлний маас нь бороо орох хэмжээнд ирэхгүй байгаагаас шалтгаалan зориудаар үйл буудаж хур тундас оруулах боломжгүй байгаа юм байна. Төмөр гэдэг маань хүний санамсар болгоомжгүй үйлдэлээс бол одоо ой хоёрын төмөр гарч байгаа. За энэ хаврын хувьд бол ерөнхийдөө манай дарханд бол одоо 2 жижиг төмөр гарсан бол хүмүүс бол мэдж байгаа. Зулцаан гол гарсан байгаа. Тийм ээ хамгийн том. За Сэлэнг аймаг бол нэлээ их төмөртэй байгаад байгаа. За энэний жишээ бол одоо ер нь манад бас ой хоёрын төмөр одоо дахиж гарахгүй байх одоо бас юм боломж нөхцөл бол үндсэндээ байхгүй болж байна. Яагаад тэгэхээр агарын температураар бодолт хийдэг. За энэ дээр 10,000 гараад за бус сумдаар бол 9,000 гараа явцсан. За энэ төмрийн өөрөө нэн эрсдэлтэй 4-р зэрэгт одоо орчихсон байж байна. За экспедиэс бол өнөөдрийн байдлаар одоо 20 гаруй бууж байна. За үйл ажиллагаа явуулахад бол манай зүгээс одоогоор хүндэр даалга яагаад одоо энэ бас чигшил одоо байхгүй байна гэдгийн хувьд бол ерөөсөөр орж иж байгаа үүлний масс маань тодорхой хэмжээгээр одоо хур тунд зөөх юм үйл гарч ирэхгүй байна. За чигсэл нь өөрөө 60% одоо ийм үүлний масс чинь тундас одоо орох боломж нь маш бага байдаг. 80-аас дээш услахтай үйл өөрөө бороо одоо орох нөхцөлийг бүрдүүлдэг. За хоёрдугаар энэ төмөр гараад ахаар энэ халуун агарын масс чинь төмрийн утаа чинь мэдээж дээшээ гарна. За ингээд нөгөө дээшгээ агаар мандал халуун одоо ийм агарын масс одоо дэгдэхээр дээшээ хөөрөөд ингээ үйл үүсэх ч юм уу манай дээр бол тодорхой хэмжээний бороо оруулах юм бас нөхцөл бүрддэг. Бас нэг ийм тал ер нь байдаг. Цаашдаа бид одоо бас 11, 13-нд бол баг зэргийн одоо бороо орохоор байгаа. Манай мэдээгээр 12-ны ихэнх нутгаар бороо орохоор байгаа. Энэ дээр бол бид нар одоо бас гарч ажилланаа. За манайхаа одоо бас Сэлэнг аймгийн экспедицтэй бол хамтраад бид нар хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг л да. Яа тэгэхээр энэ агаар мандагч нэг аймгийн нэг сумын одоо үүлний одоо хэмжээ бол биш тийм ээ. Одоо тэр чигт Монгол орны нутаг дээр хөвж яваа үйл нь бид нар нөлөөлдөг учраас хамтын ажиллагаа чухал байдаг. Ингээд яг үйл үүсээд нөхцөл бүрдсэн гарахад бэлэн байна. Хувь ашлтыг бууруулахад бэлэн байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гамшигын эрсдлийг бууруулах, орон нутгийн зөвлөлөөс жил бүр эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг мэдээллээр хангах зорилготой аян өрнүүлдэг. Энэ хавар буюу хуур ажлын үеэр Монгол улсын хэмжээнд 12 аймгийн 56 суманд 82 төмөр гарчээ. Харин манай аймгийн хэмжээнд 2 удаагийн ой хэрийн төмөр гарсан бол шар өвс шатааснаас үүдсэн гал төмрийн дуудлага мэдээлэл 15 удаа онцгой байдлын газарт иржээ.
Тэгэхээр одоогийн үед бол яг одоо хоёрын төмөр галт төмрийн эрсдэл өндөр байна. За ус цагуурын орчин шинжлэхийн газраас авсан мэдээлэлээр бол одоо 1 аюултай түвшинд хүрчээд. За ийм учраас аймаг орон нутгийн зохион байгуулалтын арга хэмжээ авч Монгол улсын онцгой комиссаас гарсан 01 албан даалгаврын хүрээнд Дархуул аймгийн онцгой комисс уу засгийн даргын захирамж гаргаж за ойд үйл ажиллагаа болох үйл ажиллагааг хязгаарласан байгаа. За үүнтэй зохион байгуулалтын өршин сэргийлэх арга хэмжээнд авсан байгаа. За гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс одоо нэг томоохон ажил яг энэ хуурай шилтийн улиралд давдаг нэг нөлөөллийн аян бол төмөргөд төрөх бидний хариуцлага гэсэн том нөлөөллийн аяныг одоо 4 сарын 1-ээс эхлүүлээ өнөөдөр хүртэл явж байна. Тэгэхээр өнөөдрийн одоо үйл ажиллагаа бол үүнтэй холбогдсон одоо өдөрлөгийн арга хэмжээ ард иргэдэд одоо ялангуяа энэ хуурай шилтийн нөхцөл байдалд ой хэр зугаалахгүй байх, ил гал гаргахгүй байх, ялангуяа ногоон бүст амьдарч байгаа айл өрхүүд маань галт төмрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааруулсан юм томоохон өдөрлөгийн арга хэмжээ болж байгаа. Гамшигын эрсдлийг бууруулах нь зөвхөн онцгой байдлын байгууллага болон төрийн байгууллагын ажлаар хязгаарлагдахгүй бөгөөд бүх нийтийн оролцоо, олон нийтийн мэдлэг мэдээлэл, иргэн бүрийн хариуцлага чухал байна. Жилийн 4 улиралд онцлог бүхий тодорхой эрсдэлт нөхцөл байдлууд бол үүсчээд. Тэрний нэг нь бол хавар цагийн хураачлын нөхцөл байдлыг байгалийн өөрөөс шалтгааллахаас гадна ихэнх нь дандаа хүний буруутай үйлдэлээс, хүний санамсаргүй үйлдэлээс бий болж байгаа. Тийм болохоор ард иргэдтэй тодорхой мэдээлэл өгөх зорилгоор улиралд таарсан олон талт ажил арга хэмжээг нэг том аяны хүрээнд багцлаад ингэ зохион байгуулдаг. Тэгээ өнөөдөр бол энэ төмөргүй төрний бидний хариуцлага гэдэг энэ аян зохион байгуулагдаад 4 сарын 1-нд эхэлсэн шүү дээ. Тэгээ энээс хойш ард иргэд, хүүхэд, багчууд, оюутан сурагчид бүгдийнхаа насны онцлог, амьдралын хэвшил, ажил мэргэжил бүх юунд таарсан олон талт арга хэмжээ хийж байгаа. Тэгээ өнөөдөр нээлттэй хийж байна. Энэ аян 6 сарын 1 хүртэл үргэлжилнэ. Ер нь энэ бидний хийж байгаа энэ хугацаанд л төмөр гарах энэ эрсдэл бол байглаасаа өөрөө маш их бий болж идэг. Ийм учраас бол бүгдээрээ хамтарч нэгдэж оролцоогоо хангаж мэдж байгаа чадж байгаа нь бусдаа боловсрол олгож мэдээлэл хүргэж ингэж ажиллах нь зүйтэй байгаа. Тэгээд та бүхэнд бас талархал илэрхийлье. Хэвлэл мэдээллийн ажилд бол энэ цаг үед бол нэг хамтын ажиллагаатай ажиллаж байгаа нэг сайхан байна. Энэ дашрамд бас одоо та бүгдээр дамжуулаад Сэлэнг хөрш зэрэгэлдээ аймагт гарсан төмрийн ажилд одоо хүчин тусалцаа үзүүлж бие бүрэлдэхүүнээр оролцож ажиллаж байгаа. За мөн ингээд өдөр тутмын үйл ажиллагааныхаа тасалдалгүй хэм маягийг хангаж байгаа. Гамшигын эрсдлээс бууруулах орон нутгийн зөвлөлийн одоо нарийн бичиг тийм ээ ажлын албан үүргийг гүйцэтгэдэг аймгийн онцгой байдлын газрын хамт олон алтан сүх даргатай хамт олонд бас талархал илэрхийлье. Иргэдээ энэ аянд идэвхтэй байж олон талын мэдээллийг олж аваад бие биендээ нөлөөлж хариуцлагатай байж ингэж хамтраарай гэж уриалгах байна. Бид л маргаашийн ирээдүйг хадгалж үлдэнэ. Тэгээ тийм учраас энэ аяны зорилго ийм юм шүү гэж хэлхийг хүсэж байна. Байгалийн өөрийн арын шнын давгчгүй хүчин зүйл хэдиж түүнд хүний санаатай болон санамсаргүй үйлдэл галт төмрийн аюулыг бий болгож байгааг өдөрлөг зохион байгуулагчид онцоллоо. Гамшигын эрсдлийн талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх ажил эх 6 сар хүртэл явагдах юм байна. Монгол Улсын шадар сайд амар сайхны туршаалын дагуу стандарт хэмжил зүйн газар, малын эмнэлгийн ерхий газар, үндэсний итгэмжлэлийн төв, хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторитой хамтарсан хянах шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын 6 зах худалдааны төв, Булган, Орхон, Дархан уул, Сэлэнг, Архангай аймагуудын томоохон зах худалдааны төв, сургууль цэцэрлэгийн, хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулга, хүнсний лабораториудад хянах шалгалт хийж байгаа явцаа танилцуулсан юм а. Хянах шалгалтаар хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори, зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа хүлэмжийн ногооноос нийтдээ 242 дээж авч шинжилжээ. Жимс хүнсний ногооноос 79 дээж авч түргөвчлсэн шинжилгээгээр шинжилэхэд 28 дээжэд пестицидийн үлдэгдэл илэрсэн бөгөөд хямны цехээс 22 дээжийг авч шинжилэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу нитрит, даос, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахд 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлж шавж хачиг илэрчээ. Одоогийн байдлаар 80 орчим дээжинд пестицидийн үлдэгдэл тодорхойлж байна. Үүнээс бол 27% нь пестицидийн үлдэгдэл илрээд үүн дээр баталгаажуулах шинжилгээг хийхэд 28 бүтээгдэхүүнд 32 төрлийн пестицид илрээд байна. Тоо хэмжээгээр тодорхойлогдсон байна. За энэ нь болохоор ямар ч байсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт одоогоор алга байна. Гэхдээ зөвшөөрөгдөх дээд хязгаар буюу МНС стандартад заагдаагүй пестицидүүд бас тодорхой тоо хэмжээгээр илэрч байгаа нөхцөл байдал байна. Пестицид гэдэг бол урмал хамгааллын бүтээгдэхүүн, урмлыг тарих, тариалтын явцад зайлшгүй хэрэгэлдэг. Үүнийг зөв тоо хэмжээгээр хэрэглэх нь
чухал юм. Зөв тав хэмжээгээр хэрэглээгүй буруу хэрэглэснээс шалтгааллах пестицидийн үлдэгдлийн илүүдэл гэдэг бол хүний биед шууд сөргөөр нөлөөлж хорт тавдар, зарим нэг арсны өвчин гэх мэт маш олон өвчнөөс суур нөхцөл болох аюултай. Ийм болохоор пестицидийн үлдэгдлийг хүнсний бүтээгдэхүүнд хяндаг байх нь маш чухал юм аа. Танил судалгааны хүрээнд үр тариан бүтээгдэхүүн дээр хяналт шалгалт танил судалгааг хийсэн. Ингээд бол тодорхой хэмжээгээр пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа боловч харин эсвэргээрээ бас нөгөө талдаа хортон шавж агуулгуудад дотоод хориоцортой хортон шавжууд нэлээдгүй илэрж байгаа. Энэ тохиолдолд энэ хортон шавжаас хамгаалсан ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг зохистой хэмжээнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Энд чинь дотоод хориоцортой байна гэдэг маань хоригдсан байна л гэсэн үг. Энэ хортон шавж илэрх ёсгүй. Хилээр орж ирж байгаа жимс хүнсний ногоонд хилийн хяналт буюу хилийн хориоцорын хяналтын шинжилгээг үр дүнтэй хийж хил дээр тооны тодорхойлолтыг бүрэн хийж шаардлагаас давсан бүтээгдэхүүн дээр буцаах хориглох арга хэмжээг авах зүйтэй. Дотоодын тариалтын хүнсний ногоо үр тариан бүтээгдэхүүнд дотооддоо аймаг орон нутаг бүс нутгийн хэмжээнд хяналтаа тогтоогоод хяналтаар илэрсэн зөрчлөө арилгаад явах юм бол пестицидийн үлдэгдлийн хяналтыг улс орон даяар зүй зохистой хийх бүрэн боломжтой. Мал амьтны гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын шаардлагад хэр нийцэж байгаа гэдэг дээр хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Тэгээд сая 5 аймгийн 5 худалдааны төвүүдээс нийт 46 мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний дээж авлаа. Энэ дээр нэлээд тийм нэнгийн бохирдолтой байд хүнсний аюулгүй байдлын шаардлага нийцэхгүй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд лабораторийн шинжилгээгээр урьдчилсан байдлаар гарч байна. Тэгээ энэ дээр манай мал эмнэлгийн хяналтын байц агч нар тухайн зах худалдааны төвүүдийг битүүмжилж үйл ажиллагаанд төр зогсоогоод баталгаажуулах шинжилгээг хийж ажиллаж байна. Дээрээс нь 8 чиглэлийн албан шаардлагыг хөрвүүлээд энэний гүйцэтгэлийн хяналтыг тавьж ажиллаж байна газар дээр. Энэ 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа бол малын махан бүтээгдэхүүн заавал үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн байх ёстой. Ийм шаардлагыг бол тавиад ажиллаж байгаа. Яг үндсэндээ 1998 онд анхан шатанд байгаа мал эмнэлгийн ажил үйлчлэгээ хүргэдэг тэр нэгж маань хувьчлагдсан. Тэгээ 98 оноос хойш буюу бараг 27-8 жил энэ салбарт мал эмнэлгийн анхан шатанд бол төрийн бодлого бодиттой дэмжлэг үзүүлэх тийм юм маань бас жоохон орхигдоод төрийн анхаарлын гадуур явж байгаа. Энэ бол өмнө бодиттой асуудал. Энэ бол сая шадар сайдын уулзалтан дээр яригдлаа. Тэгээ энэ чиглэл дээр улсын их хурлын гишүүд маань бас орж ир суусан энэ чиглэлийн асуудлыг бас анхаарлынхаа төвд аваад ингээд ажиллах ийм асуудлуудыг бас ярилцж байна. Энэ бол манай салбарын ягаад гэвэл мал эмнэлгийн байгууллага мал амьтны гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангуулах буюу эрүүл ахуйн шаардлагыг хангуулах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Монгол хүн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн бол үндсэн хэрэгжилж байгаа хоолны хамгийн том хувийг эзэлдэг ийм. Тухайлбал махан бүтээгдэхүүн нэг хүнд жилд 200 гаруй килограмм махан бүтээгдэхүүн огч. Энэ маань дэлхийн дунджаас харьцуулах юм бол хамаагүй өндөр ийм үзүүлэлт. Ялангуяа энэ махч гэдэг юм уу, сүүж гэдэг юм уу, өндөгч гэдэг юм уу энэ бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлын асуудлыг мэргэжлийн байгууллага нь өөрөө авч ажиллаж байна гэдэг маань өөрөө эрүүл байх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа ийм ажлаа. Хянаа шалгалтын өөр стандарт хэмжилзэн газар нь 138 эргэн аж ахуйн нэгжийн хэмжүүр болон үнэт эдлийн сорьцод хянаа шалгалтыг зохион байгуулан илэрсэн зөрчлийг газар дээр найрлуулан ажилласан байна. Түүнчлэн үнэт металл, эрдэнэ чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй. Үнэт эдлийн худалдаанд ашиглагдаж байгаа электрон жингүүдийг шалгалт баталгаажуулалтанд хамруулан баталгаажуулаагүй. Импортоор оруулж ирсэн үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг даруулаагүй. Стандартын шаардлага хангаагүй мөнгө аяг худалдаалсан гих зэрэг ностой зөрчлүүд илэрчээ. Ямар зөрчлийн үнэт эдлийн худалдаан дээр илэрж байна гэхээр үнэт металл, эрдэнэ чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 18 зөрчил. За үнэт эдлийн худалдаанд ашиглаж байгаа электрон жингүүдийг шалгалт баталгаажуулалт хамруулаагүй буюу баталгаагүй хэмжээ хэрэгслээр худалдаа хийдэг гэсэн 21 зөрчил. Импортоор оруулж ирсэн үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг даруулаагүй 15 зөрчил. Стандартын шаардлага хангаагүй мөнгө аяг худалдаасан гэсэн 5 зөрчил илэрсэн. За энэ нийт илэрсэн зөрчлийн хуваар нь харуулахаар хамгийн их хувийг болохоор энэ хэмжиг хэрэгсэл баталгаагүй ашиглаж байгаа гэсэн ийм зөрчил 95.4%-ийг дараа нь тусгай зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 81.8% гэсэн ийм зөрчлүүд эзэлж байна. За тухайлбал мал
малимлын лаборатори одоо сайн бидний төлөвлөсөн одоо хатамтэр болсон болох энэ ажлыг нэр ажиллаж байгаа. Тэгэхээр тэр хүнсний аюулгүйдлийн баталгаажуулалтыг манайхаас яаж гэж нөхөр цахим малимлын гэрчлэгээ буюу цахим малимлын гэрчлэгээр дамжуулаад үйлдэл хийж байгаа. Энэ бүх ажлууд стандарттай одоо нөгөө үлдэж явах ёстой учраас энийг цагдаагийн 64 хяналтын цэгүүд байж нөсөн юм. Малимлын 13 хяналтын цэгээр дамжсан энэ хяналтын шаардлагаас юм дээр. би нэмэлтээр шинжлэх за дээл байж шууд нөлөөлж байгаа гэдэг нь ажлын заавал төслийн бодлого хамруулна гэсэн үг байна. Харин бисэн энэ 14 лаборатори одоо энэ жиргэг дээл барьсан 14 лаборатори 100% үзүүлэлтийг үздэг болоод гэдэг ахис дэвс гараа явж байгаа. Манай орон нутагт байж байгаа сорилтын лаборатори одоо энэ хүүхдийн хоолны одоо аюулгүй үзүүлэлтийг ерөөсөө 25-аар одоо гэрчлэг болгож байна. QR дээр нь тэр сумын дээр малчны тийм бол. Тэр QR дотор нь бүр тарилгаас орсон байна. Тэгээ ингээд шинжлэх махтад олох чаглалаар нэмээр одоо манай ажлын хэсэг бас энэ бодлого бодлого болтой. Тэгээ бас ажлын хэсгийн тэр бодлогоо нэрээс талбарт гэдэг бол үр дүнтэй байх л энэ өндөр хэрэгсээ зөвлөлт асуудлуудыг зэгцэлж аюулгүй болох ганц зорилго шүү дээ. Тийм стратеги бодлого төлөвлөлт болгож хэрэгжүүлэх мэдрэг хүртэл зохицоор нь хэрэгтэй гэж байна. Тэгээ маш олон асуудал ирээд тэгэхээр энэ хүрээнд хоорондоо уялдаа холбоо системчлэг хэрэгтэй байна. Яг одоо ямар шалтгаан ямар асуудал энэ ч нэг л асуудал шүү дээ. Нэг юмны хоёр тал. Тэгэхээр байгаль та эдгээр тодруулаад хэзээ тань ажил хийсэн. Энэ дуунаа тэгээ хоол судлаачд бас байгаа тийм. Оролцож байгаа өшөө энэ эрдэмтэн судлаачид стратеги хүрээлэн байгаа. Их сургуулийн одоо хүслийн лаборатори сургуулиуд байж байгаа. Яг одоо нэгтгэж ажиллах хэрэгтэй. Сайн таах энэ өдрийн хэлбэргээ аюулгүй чанартай 2022 оны 36 дугаар тогтоолоор хүнсний хангамж аюулгүй байдлын хангамж аюулгүй байдлыг хэлжээ. За бид нар ингээд өнгөрсөн энэ жилүүдэд ерөн цаг хугацаар тавилалт тутамдаа зам төрийн ард уулзахаар ерөнхийдөө энэ төрлийн хөгжүүлэлтүүд хийгдэж байгаа. Улбарт байгууллагуудаас ажлын хэсгээрээ санал авч байгаа гэдэг боловч яг ясан юм дээр бол Үндэсний итгэмжлийн төв зах худалдааны төвд худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн түүхийн мах нь холбогдох хууль, техникийн зохицуулалтын шаардлага хангаж байгаа эсэх, хяналтын лабораторийн чадвах, итгэмжлэгдсэн байдал зэрэгт хяналт шалгалт юм уу хийсэн байна. Шалгалтаар Сэлэнг Арханга Орхон аймгийн худалдааны төвийн мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй. Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй. Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн байна. Харин мал эмнэлгийн ерхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүүсэн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэх төрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна. Нийслэлийн хэмжээнд түүхийн мах худалдан борлуулдаг томоохон зах худалдааны төвүүд буюу 7 зах худалдааны төвүүдээр хянж шалгалтын баг ажилласан. 7 одоо зах худалдааны төвөөс 6 зах дээрх одоо лаборатори итгэмжлэгдээгүй байгаа. Энэ бол маш эмгэлтэй бөгөөд одоо төр одоо энэ тэргуунд анхаарах хэвээр асуудлуудын нэг юм а гэж ажлын хэсэг бол үнэлж дүгнэж байгаа. За итгэмжлэгдэнэ гэдэг бол тухайн стандартынхаа шаардлага шалгуурыг хангаж байгаагийн нэг хэлбэр юм а гэж бол ойлгож болно. Бид итгэмжлэгдсэн лабораторийн одоо сорил шинжилгээний дүнг үндэслэж одоо гаргасан дүгнэлттэй нэг ясандаа эмийн үлдэгдэлгүй, антибиотикийн үлдэгдэлгүй махан бүтээгдэхүүн авч хэрэглэх одоо ийм техникийн зохицуулалттай байдаг. Гэтэл одоо нийслэлийн хэмжээнд одоо мах одоо худалдан борлуулж байгаа 7 томоохон захын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа 7 лабораторийн 6 нэтгэмжилгүй байгаа нь туйлын харамсалтай байна. Тийм учраас ажлын хэсэг газар дээрх бодит одоо нөхцөл байдлыг үнэлж дүгнээд хаах одоо зайлшгүй шаардлагатай лабораториудын үйл ажиллагааг нь хаасан байна. За ингээд шатараатай арга хэмжээ авсны үр дүнд нийтдээ энэ итгэмжилгүй байгаа лабораториуд энэ лабораторийн эрхлэгч болон холбогдох албан хаагчдыг 12 удаагийн давтан сургалтанд 140 орчим албан хаагчдыг хамруулснаар одоо энэ итгэмжлэгдээгүй байгаа лабораториуд итгэмжлэгдэх хүсэлтүүдээ өгсөн. Энэ бол хяналт шалгалтын ажлын хэсгийн бас нэг үр дүн одоо гарч эхэлсэн гэж бол хэлж болно. 5 аймгийн хувьд 5 аймгийн одоо 3 аймаг дээр нь
энэ зах худалдааны төв дээр бас огт их хэмжээлгүй үйл ажиллагаа явуулах жишээ. Нийтдээ одоо бидний одоогийн байдлаар үргэлжлэн гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 127 лаборатори төр хувийн хвшлийн 127 лаборатори үйл ажиллагаа явуулж эдний 57.4% нь буюу 86 лаборатори нь итгэмжлэгдсэн байна. Тэгэхээр засгийн газраас хүний эрүүл мэнд аюулгүй байдалд шууд нөлөөлөх үз бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгийг заавал тохирлын баталгаанд хамруулнаа гэж засгийн газраас баталсан 291-р тогтоолын хэрэгжилт үндсэндээ 57.4% хэрэгжиж байна гэж хэлж болохоор. Тийм учраас одоо бидний өвчлөл аюулгүй одоо хүнс хэрэглэх энэ техникийн зохицуулалтууд хууль тогтоомж засгийн газрын тогтоол шийдвэрүүд огт хэрэгжихгүй байна гэж ажлын хэсэг дүгнж байгаа учраас бодлогын дараагийн арга хэмжээнүүдийг аваад явж 670 гаруй стандарт бол хүнсний чиглэлийн стандарт байдаг. За энэ стандартын хэрэгжилтийн асуудал бол одоо ямар төвшөнд явж байгаа вэ гэдэг бол маш асуудалтай байгаа гэдэг хүн болгоо мэдж байгаа. За хүнсний чиглэлийн стандартыг 22 онд одоо Монгол Улсын шадар сайд амар сайхны өгсөн чиглэлийн хүрээнд одоо салбарын одоо мэргэжилтэн болон холбогдох чиглэлийн техникийн хороонуудын үзэсгэлэг шалгалт хийсэн байдаг. За 150 гаруй стандартыг шинжилэн боловсруулах шаардлагатай. За 50 гаруй стандартыг бол шинээр боловсруулах шаардлагатай. За нэг 30 гаруй стандартыг бол одоо хүчингүй болгох шаардлагатай гэсэн ийм стандартын үзэсгэлгийн дүн гарсан байдаг. Яг одоогийн байдлаар буюу 3 жил өнгөрчөөд байж хаад за 30 гаруй стандартыг бол шинээр боловсруулсан байна. 20 стандартыг бол шинжилэн боловсруулжээ. Тэгэхээр нөгөө 130 гаруй стандартыг бид нар шинжилэн боловсруулах. За нөгөө олон улсын түвшинд ямар байгаа гэдгээр тэгээ нийцүүлэх, шинээр боловсруулах зайлшгүй шаардлагатай энэ ажлууд ингээ хүлээгдээд байдаг. За стандартын үзлэг гэж юу юм бэхээр 5 жил тутамд хийдэг. Одоо стандартынхаа үзлэгийг хийчихэд одоо 3 жил гаруй хугацаа өнгөрч байхад бид нар шинжилэн боловсруулах шаардлагатай байгаа 130 гаруй стандартыг одоо шинжил боловсруулах өдий хүрч байна. Тэгэхээр энэ стандартын шинжиллийн асуудал, за дээрэс нь стандартын хэрэгжилтийн асуудал дээр онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг одоо хаана одоо мэдж байгаа. За мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байж байгаад одоо салбарын хяналт руу одоо бүх одоо хяналтуудыг шилжүүлсэн байдаг. За энэ хүнсний чиглэлийн стандартын асуудлыг бол хяналт тавих асуудал бол ерөөсөө хүнсүдэ аж ахуйн салбарын хяналтаар байх ёстой. Тэгэхээр энэ чиглэлийн дагуу бол одоо салбарын хяналт нь бол одоо хяналтаа яг стандартын дагуу хийх зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг одоо энд хэлхэн зүйтэй авч үзэж байна. Монгол Улсын шадар сайд амар сайхан хүнс бол хамгийн чухал бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч ач холбогдлогч ажиллах ёстой салбар. Тиймээс хамдарсан хянах шалгалтыг хянаж шалгаад зөрчил илрүүлээд өнгөрөх төдий биш хүнсний салбарт ажилтдаг хүн бүхнийг хариуцлагатай, байгууллага бүр уялдаа холбоотой ажиллаж чанар стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон юм. Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан хянах шалгалтын ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 31 хүртэл нийслэл аймаг орон нутаг гайлын лабораториудад хянах шалгалтаа үргэлжлүүлнэ. Одоо үзэгч та бүхэндээ цаг агарын урьдчилсан мэдээлэл танилцуулъя. DBS-ийн мэдээний алхам сэргэлэн бэлтгэдэг ээлжид мэдээллийн хөтөлбөрөө энэ дөрвөд өндөрлүүлж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргэн уулзцгаая. Баяртай үзэгчдээ.